залуу манлал хөтөлбөрийн төгсөгч зориг сан Монголын залуучуудыг хөгжүүлэх дэмжих замаар Монголын боловсролын хоосон орон зайд нөхдөг. Beyond Scholars Programming төгсөгч. Энэ хөтөлбөр нь миний гадаад их сургууль суралцах мөрөөдлийн хамгийн анхны алхам байсан. Ийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж олон залуус би тусч байгаадаа маш их баяртай байна. Би байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Зориг сангийн хөтөлбөрт хамрагдсанаар надад маш олон боломж үе хаалга нэгдсэн. За мөн олон салбарын найз нөхдөдтэй болоод танилынхаа үрээ хэлсэн. За сайн байцгаана уу залуучуудаа. Шинэ сарын мэнд хүргэе. Зориг сангийн төгсөгчтэй холбооны подкастын 3 дахь дугаар танд хүрч байна. За орон нутгийн байгаль орчны манлайлагчид, за мөн зориг сангийн байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн 10 дахь жилийн ойн хүрээнд зориг сангийн үеийн хөтөлбөрийн төгсөгчдийг хамруулах үүднээс энэ подкастыг энэ оны 2 сараас эхлэн анхны дугаараа гаргаж хүргэсэн. Сар бүр бол 1 дугаар хүрдэг. За энэ 4 дахь сард бол бид YLP 16 одоо хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөл болох. За тэр дундаа Улаанбаатар музейн төслийн багийн ахлагч Билэгт, за Улаанбаатар музейн ажилтан очоо нартаас ярилцгаар бэлэн болсон байна. Та хоёрт энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өдрийн мэнд. За ажлын амьдралын хувьд ямар байна? Одоо коронавирус үед хүмүүс яриа их хоордсон байна. Энэ үед бас надтай ингэж ярилцсанд маш их баярлалаа. Урьдлан хүлээж авсан. Баярлалаа. Өнөөдөр нөгөө төрийн албаа агч чим эргүүлэр явж байгаа. Тэгээ өнөөдөр харин яг сайхан бэлэг дэмбэрэлт яг эргүүлийн өдөр бас таарч те. Бас энэ юунд орох би завшаан бас тохиож шít. Та хоёртой би ч марыг хагас жилийн өмнө ярилцсан байгаа. Музейн төслийн ажил эхэлснээс хойш. Тэгээд хамгийн түрүүнд энэ яг подкастын гол зорилго бол зориг сангийн одоо нийгэмд хэрэгжүүлж байгаа маш олон хөтөлбөрийн төгсөх залуучуудыг холбох үүднээс за мөн тэдгээр хөтөлбөрүүдээр хамрагдсанараа нийгэмд ирэх ямар төсөл хөтөлбөрүүдээр ажиллаж байгаа бэ гэдэг мэдээллийг өгөх зорилготой. Тэгэхээр бэлэгтийн хувьд өөрөө бас төслийн багийнхныгаа тэгээ яг энэ 16 дахь хөтөлбөрт хамрагдсан найзуудаа товчхон онцлогийг танилцуулаач. Тэгээ. Бидэд зориг сангийн залуу манлайлалын хөтөлбөрийн 2018 оны төгсөгчд гэсэн үг 18-аас 19 оны. Тэгэхээр анх зориг сангийн тухай хүмүүс мэдж байгааг тэгэхээр шууд манай хөтөлбөр маань өөрөө ямар онцлогтой гэвэл 25 хүртэлх насны эрэгтэй сургуулаа төгсөөд ажилд гарцсан залуучууд өргөдлөө өгөөд тэр дундаас шалгарсан нэг 20 залуучууд 1 жилийн хугацаанд яг энэ хөтөлбөрт ордог гэсэн үг. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хугацаанд та бүхэн 7 хоног болгонд салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс яриа авна. Нэг мэргэжилтээс 7 хоногт яриа өгдөг гэсэн үг. Тэгээ хажуугаар нь та бүхэн бас 1 жилийн хугацаанд нийгэм лojig гэсэн төсөл хэрэгжүүлдэг. Бидний хэрэгжүүлсэн төсөл бол сая дурдсан Улаанбаатар музей төсөл байсан. Манай багийнхан гэвэл бид нэр долуулаа. Би нэг гишүүн бэлэгт гэж манай бусад гишүүд маань бас бүгд салбарт ажиллаж байгаа. Би болохоор одоо эдийн засгаар төгсөөд эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байгаа. Манай бусад гишүүд гэвэл Асланбек, Эрдэнэс Монголын хуульч, Мөнх Түшиг, Улаан компани санхүүж, Ган цэцэг PwC-ийн аудитор, Цолмон Unitel компани маркетинг дээр ажилладаг, Шүрэн цэцэг хам банкнд ажилладаг, Баяр тулга шинжлэх ухааны актемд ажилладаг гэсэн яг энэ залуучуудаас бүрдсэн баг байсан. Маш одоо бэкграундууд нь шал өөр салбарын хүмүүс шүү дээ. Тийм, айгүй сонирхолтой. Яг энэ хөтөлбөрийн надад давуу тал нь бас юу гэж санагдсан бэ гэхээр чи залуу хүмүүсийн хувьд яг эхлээд сургуулаа төгсөнгуудаа нэг ажилд ороод ажилладаг. Тэгээ тэр ажилдаа нэг мэргэжлэнийхээ дунд байх болохоос яг тэр хүрээлэлээ хэлээд ингээд салбарын хүмүүстэй уулзах боломж нь айгүй хомс байдаг бол ани хөтөлбөрт орсноор яг бусад салбарын залуучуудтайгаа нэг танилцсан хоёр тэднэртэй хамт төсөл хэрэгжүүлэх учраас тэндээсээ бие биенээсээ их суралцсан юм билээ л дээ. Янз янзын хүмүүс байгаа учраас тэр болгон чи ялгаатай сэтгэн нэг нь илүү санхүү эдийн засаг талаас нь төслийг харж байгаа бол нэг нь илүү хүн төрөлх талаасаа ч юм уу нэг нь илүү яаж илүү энэ төслийг хэрэгжүүлэх юм уу тал талаасаа харждаг болохоор яг ийм залуучууд бүрдэж яг баг болж ажиллах нь их давуу талтай санагдсан. Хоёрт бид нар өөрсдөө төсөл хэрэгжүүлэх боломжтой болж байгаа манаас нэг давуу тал. Яагаад гэвэл компанид оронгуудаа хүн болгон нэг тийм том гэлтгүй төсөл аваад хэрэгжүүлэх нь бага учраас яг энэ хөтөлбөрөөр дамжуулаад яг ийм төсөл хөтөлбөр хэрэгжүүлээ. Тэрнийхээ ард гарна гэдэг чинь өөрөө хүн болгон эндээсээ ямар нэгэн зүйл тодорхой зүйл байнга сураад
гарсан санагддаг. Бидний хувьд л гэвэл жишээ нь энэ төслийг одоо ингээд яг дуусч байна. Тэгэхэд бол бид нэр сүүлийн 1 жилийн хугацаанд лав өөрсдөө эндээс айгүй их зүйлийг ойлгож авсан. Мэдээж хажуугаар нь ажлын хажуугаар бүгд нөгөө бүтэн цагийн ажилтай хажуугаар нь энэ төслүүдээр ажиллахад бас цагаа хуваарлахаас ахуулаад олон зүйлс сурсан. Тэгээ энийхээ үр дүнд ч гэсэн бид нэр ингээд бас айгүй олон зүйл олж авсан гэж бас одоо эргэж харахад тэг дүгнэж байгаа. Одоо л очоо Бэгийн хоёрын хувьд үе загвал ажлын тал батчдаг тий төсөл дээр гэсэн ингээл бай хамч бол нөгөө хос 92 загал гэдэг шиг л анх надаас радиогийн ярилцлага өгөө сууж байхад хоёулаа бас ирж исэн. Одоо бас энэ подкаст дээр хоёулаа ирж байна. Тэгээд анх бүр ингээд Бэгийг мэдэхгүй байх үед одоо анх Улаанбаатар хотын музейд төсөл санаачлаад ингэ хийя гэдэг дээр нөгөө уулзаад явж байх үед очоогийн үед анхны сэтгэл ямар байсан бэ? Тий одоо жил гарангийн өмнө штэ. Анх Бэги одоо манай ажил дээр ирж одоо ийм төсөл хийх гэж байна гэж анх танилцуулжсэн. Тэгээ анх тэгж танилцаад тэгээ бид нар бол маш одоо тийм дуртай энэ төслийг бол хүлээж авсан. Яа тэгэхээр манай музей ер нь бол манай музейг бол сэргээн сурлах дотоод төр засварыг хийх бид нар ийм шаардлагатай гэдэг тэр одоо юунуудаа саналуудаа бол дээд газар руу хүчгсэн байсан. Яг тэр үед бол эднэр бол яг ингэж нийгэм чиглэсэн юм төслийн хүрээнд энэ танаа музей дээр ингэж төсөл хэрэгжүүлэх боломжтой юу гэдэг чижсэн. Тэгээд анх танилцсан. Тэгээ ер нь бол төслийн яг 7 гишүүн тэгээд бэлэгт бол ирж уулцсан. Тэгээ би бол баг эхний баг 6 сар байна уу 7 сард нь ерөөсө бусад багийнх нь гишүүдийн огт хараагүй. Яагаад тэгэхээр бол эдгээр нөгөө яг Бэги болохоор яг манай музейхантай яг холбогдоод тэгээд нөгөө багаараа очиж ярилцаад нэг шийдлүүдээ гаргаад яг гол нөгөө нэг бид нартай яг холбогдож исэн хүн нь бол яг Бэги болжсэн л та. Тэгээд ер нь бол яг гол яаж хүн. Одоо хамгийн сүүлд тэгээд их чинь л бид нөгөө UB comedy дээр ингээл яг төслийн нөгөө бас нэг арга хэмжээ зохион байгуулаад хандив цуглуулсан. Тэгэхэд бол яг багийнх нь зарим одоо гишүүд ирсэн багт анх одоо танилцж байгаа ч тийм. Тэгэхээр UB comedy чинь бүр хэдэн сард орлоо Бэги. 10 сард. Тий 10 сард. Тий 10 сарын төгсгөл баг 11 сард билүү. Тий болж исэн. Тэгэхэд бол төслийн зарим гишүүдтэй ингээд танилцсан. Тэгээ тэр нь бол юу гэж байгаа гэхээр ерөөдөө тэр хүмүүс ингээд юм оролцоо багтаа гэсэн үг ерөөсөө биш. Эдгээр нь болохоор яг нөгөө бүгд нэг өөрөө салбарт яадаг учраас ажилтдаг учраас Бэги болохоор яг манай музейтэй гол холбогдоод тэгээд бол ер нь бол бидний зохион байгуулалтад ерөөдөө 7 хоног болгон уулзаж яг юу хийх үү энэ гээд хийчихсэн ба. Тэгээд яг энэ төсөл чинь бол 2 сарын баг 8-наас эхэлсэн санагдаж байна. За тэгээд өнөөдөр бол 4 сар болж байна. Тэгээд яг жил гарангийн хугацаанд яг нэг ийм төслийг залуучууд өөр ажилтаа байж ажлынхаа хажуугаар ийм жил гарангийн хугацаанд энэ төслийг хийн гэдэг бол өөрөө энэ бол маш юм одоо хэцүү гэхээсээ илүү бас маш тийм бэрхшээлтэй юм да тий. Тэгээд ямар ч хэлсэн энэ залуучууд бол энэ төслийнхаа ард бол гарч бол чадлаа. Би болон хуваасаа болон за байгууллагын зүгээс бид нар бол маш их баярлж байгаа. Яагаад тэгэхээр энэ ер нь манай энэ шинэ үеийн залуучууд бол яг энэ нийгмийн одоо юм хүмүүнлэх одоо энэ зүйлийг энэ хийж байгаа дэлгэрүүлж байгаад нь бол маш их баяртай байгаа. Тий одоо өнөөдрийн энэ манай Монголын нийгэмд бол ерөөхдөө энэ зүйл бол маш их дутагдж байгаа хөөх. Түүх соёлын хувийг хайрлаж хамгаалах, хүнд туслах тий. Тэгэхээр бид нэр яг ингэж ийж ерөөхдөө хамтарч ажиллаж ийж цаашд ер нь бол хөгжин. Тэгэхээр яг манай одоо яг музей гэх юм дэ түүх соёлын үйл хөдлөх дурсгалыг яг одоо засварлах чиглэлээр за баг сүүлийн миний л мэдхээр би одоо музейд сүүлийн 12 жил ажиллаж байна. Тэгэхэд бол яг ийм төсөл огт хэрэгжиж байгаа байхгүй. Аль ч музейд одоо сайн дураараа ингэж жилийн хугацаанд ингэж хандив цуглуулаа тий. Тэр эн чинь бас биднэрт нэг ийм түүх соёлоо гэсэн ийм хүмүүс нэгдүгürt бол байгаа юм байшгүй, хоёрдугаарт ингэ анхаарах шаардлагатай байшгүй гэсэн мессежийг нийтэд өгч байгаа байхгүй. Хизээ өмнө нь 5 жилийн өмнө хинч одоо түүх соёлын дурсгалыг сэргээн сэрлэе гэж телевизээр олон нийтээр ингэж тэрэн зөөрүүлж хандивын арга хэмжээд зохион байгуулдаг байсан. Тэгэхээр энэ залуучуудын хийсэн одоо яг энэ төслийн бас нэг гол үр дүн бол ерөөсөө олон нийтэд зөөрүүлж яг энэ түүх соёлын энэ үүдийг үлээр нь хадгалж хамгаалах шаардлагатай шүү гэдэг ийм олон нийтэд мессежийг өгсөн нь бол маш том бас нэг үр дүн гэж харж байгаа. Бэгийн хувьд залуу манлайлал хөтөлбөр чамд яг юу өгсөн бэ? Өстөө маш их зүйл би олж авсан. Хамгийн ихэнд маш олон хүмүүстэй танилцсан.
танилцсанасаа би юу олж авсан бэ гэхээр өмнө магадгүй хөтөлбөрт ороагүйсэн бол би танилцахгүй байхсан. Тэгээ 7 хоног болгон ирж байгаа мэрэгчлэтнүүдээс авахуулаад хөтөлбөрийнхөө бүх гишүүд ундаасаа хүн болгонтой танилцсангууд их хүн ямар салбарт ажилладаг, одоо ямар чадвартай, тэгэхээр энэ салбарт ямар чадвартай хүмүүс нь илүү ажилтнууд тохирдог гэх мэтчлэнтэй хүн болгоны өнцгөөс ингэж бас альваг харж исэн болохоор тэр маань надад айгүй олон хүнтэй танилцсан байна. Надад их олон зүйлийг өгсөн. Хоёрт гэвэл яг энэ төслөөсөө олж авсан зүйл гэвэл маш их дор хаяжл өөрийнхөө хувийн амьдралыг цагаа төлөвлөх. Тэгээд ажлуудаа яаж төлөвлөх үү, хүмүүстэй яаж харилцах уу, яаж цагаа хэмнэх үү гэдгээс ахуулаад хувийн чадвар болон бас төслөө яаж явуулах уу, яаж төлөвлөх үү, төлөвлөгөөнийхөө дагуу яаж явах уу, одоо гинтийн зүйл гаргахад яаж өөрчилж болох уу, тэгээд хүмүүстэй яаж тэр бүх төлөвлөгөөг ойлгуулж энэ чинь нэг цогт зүйл хэрнээ олон хүн хэрэгжүүлээд эхлэхээр хүн болгон дагуу нэг доо бүний нэг ойлголттой байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгон л ялгаатай ойлгодог учраас тэр ойлголтыг нэг болгох, тэгээд музейтэйгээ холбогдохтой ч гэсэн бид нар ажиллаа яаж явуулж байгааг ингээд хэлэх гэх мэтчлэн харилцааны шатгууд ч гэсэн бидний хувьд бүгдэнд нь сайжирсан. Тэгэхээр ер нь миний хувьд одоо иргэд ботход яг хөтөлбөрөөс ингээд яг өөрсдийнх нь явуулдаг 7 хоногийн лекцүүдээс айгүй олон хүмүүстэй танилцаж явсан. Хоёрт яг энэ төслөөгөө дамжуулаад төсөлтэй холбоотой эзэмшиж болох энэ чадруудыг бас тодорхой хэмжээгээр ингээд сурч олж авсан байнаас айгүй том бас олж авсан зүйл. Гуравт гэвэл яг бидний төсөл өөрөө яг Улаанбаатар музей буюу хотын түүхтэй холбоотой байсан болохоор түүхийн чиглэлийн ингэж түүхийн чиглэлийн зүйлсүүдийг бас мэдэж авсан миний бас нэг олж авсан зүйл гэх юм уу. Тэгэхээр өнөөдөр 3 ангилах юм бол энэ 3 илүү олж авсан баг. Зориг сангийн одоо U форум дээр энэ төсөл фичер танилцуулагдажсэн. Би бас өөрөө тайз талгаар танилцуулжсэн тийм ээ. Яг тэр танилцуулган дээрх одоо үр дүнгээ хүртээд бид нар сууж шүү дээ. Жил 2 сарын хугацаанд яг төсөөлж ирснээр яг энэ бодит одоо юу гэдэг нь чиний тавьсан пичн дээр байсан тэр бүх зүйл биелэлээ олсон бодит. Үр дүн бол биелэлээ олсон. Яг тэгэхээр бидний гол зорж исэн үр дүн юу байсан бэхээр нэгт музейгээ засах. Хоёрт музейгээ засахынхаа зэрэгцээ хотынхаа түүхийг хүмүүст илүү хүргэх, илүү таниулах байсан. Тэгэхээр энэ хоёр зорилгоо бид нар бол өөрсдийнхөө хэмжээнд бол хүрсэн гэж харж байгаа. Харин юу өөрчлөгдсөн бэ гэх юм бол энэ зорилготой хүрэх арга зам гэд бүр нэлээд өөрчлөгдсөн гэх юм уу. Яг тэгэхээр хэрвээ гандаа чи санаж байгаа бол бид нэр марафон зохиороод тэр марафоноос олсон төсвөөрөө музейгээ засна гэж анх төлөвлөж исэн. Тэгэхээр ер нь анх энэ марафон зохиох миний санаа байсан л да. Яг ингээ баг дундаас гарсан ч гэсэн яг тэгэхээр би өөрөө марафонд гүөхтөртэй марафон ер нь зохион байгуулагчид амар тийм гоё санаг гоё байх та гэж боддог гэсэн болохоор яг энэрээ хэрэгжүүлэе гэж бодож исэн. Бид нар гэтээ марафон зохиороогүй шалтгаан юу байсан бэ гэхээр бид нар марафоныхоо зөвшөөрлийг авсан байсан. Тэгсэн зам хаахтай холбоотой айгүй олон зөвшөөрлүүд замын цагдаа болон хотын нийслэлийн цагдаагийн газраас авдаг. Тэр бүх зөвшөөрлийг нэлээд удаан ингээд нааш чааш явсны эцэст аваад бидний гол тулгарсан асуудал нь марафон зохиоход цаг хүрэхгүй хугацаа үлдсэн байсан. Тэгэхээр цаг хүрэхгүй хугацаанд дор хаяж 1000-аад хүн оролцуулж иж бид нэр зардлаа хараад тэгээд 1001 хүнээс баг ашиг болж явах гэсэн болохоор бид нар өөрсдөө тэр үед яг тийм их хүмүүс оролцуулаад ашигтай марафон тий тэгээс орлоготой марафон зохиож чадах уу тэр орлогоо үзээд зарцуулж чадах уу гэдэг бүгд айгуу том асуултын хэрэгтэй учраас нэлийн эрсдэлтэйсэн. Тэгээд монголчууд ч бас яг марафондоо ер нь хэр идэвхтэй бас гүүхээ хүмүүс илээ гэж байгаа бид нэр өөрчлөөд за манайха марафон ч айгуу эрсдэлтэй сонголт болчиход байна. Арга зам өөрчлөгээд залуучууд шийгсэн арга хэмжээ зохиож эхэлсэн. Хоёрт олонтээс хандив босох арга хэмжээнүүдийг явуулж эхэлсэн. Гуравт газ компаниудтай холбогдоод компаниудаас хандив босоход энэ гурван арга замаар ерөнхийдөө музейн засварын мөнгөө босгосон. Комедигаар бас хөрөнгө оцох хөвгөлтэй. Очоод би комеди, team сан комеди ч ингэж ерөөсө хараад очоод ярьсан яриа болгонд ярил инээдсэн хүмүүс. Нууц авьяасаа яг тийм төслийн хөрөнгө оруулалтаа босгох одоо тэр ажиллагаан дээр өөрөө гаргасан юм болов гэж би бас хараад байна шүү дээ. Тэг олон жил нууж явж байгаа да. Тэр яг хөө тийм санаандаг үйл юм болсон л да. Яг нөгөө лекцээр би нэг хотын түүхийн лекцүүдийг одоо гайдын сургалтын төв болон энэ тэнд очиж ингэж лекц хичээлүүд заадаг. Тэгэхээр тэр нь бол их биш. Тэгээ тэн дээр зүгээр ингээд яригддаг жоохон хөвгөлтөө гэсэн юм уу та ингэж яг түүж байгаа л яг тэр үед нь зүгээр ингээд яриад үзвэл яасан юм бэ гэж тол ярьсан. Тэгээд яг тэр нөгөө нэг юм комедид оролцож байгаа хүмүүсийг яг эхлээд нөгөө тэр нөгөө инээх тэр юуг нь аягуулсан орчныг сайн бүрдүүлээд тэгээд гарсан учраас бол хүмүүс зүгээр ингээд баг инээгээл явцсан л та. Тэгээ яг надад ч гэсэн би ч гэсэн өөрөө айгуу тийм шоконд орсон шүү дээ. Тэнт чинь ингээл яриад баг тайзнаар гараал хүмүүс инээ гэдэг. Тэгэхээр чинь тэгээд их гоё юм бэлээ. Тийм хүмүүнд их юм тийм гоё юм мэдрэмж
Тэгээ хүнийг инээлгэж аягүй хэцүү шүү дээ. Гэхдээ яг тэр одоо тайзан дээрээс түүх яриад хүнийг инээлгэнэ гэдэг бол бас тийм сонирхол хүнд бол мэдрэмж тийм үдийн байлээ. Тэгээ яг гоо дараа нь би нөгөө комедигийн орсон нөгөө комментүүдийг уншсан. За тэгэхэд бол хүмүүс бол ян зүрээр ингэж бичсэн байна те. Түүхийг одоо ингэж инээдтэй ярьдаг хинбэ тэгэл те. Эсвэл одоо юу гэдэг чинь ер нь ихэнх нь яг эерэг байсан. Ер нь ингээд ер нь хотын түүхийг ийм сонирхолтой хэлбэрээр өгвөл одоо ер нь болж штэ энэ төргээ те. Тэгэхээр аль болох л одоо би бол ерөөдөө яг ийм хичээл эднэрээ бол аль болох ийм нэгдүгürt бол маш тийм оновчтой тэгээд ийм айгүй тийм системтэй ийм логиктой байх хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаар гэх юм бол дундуур нь жоохон тийм сонирхолтой зүйлүүд бас оруулах шаардлагатай. Тэгжиж нөгөө хүмүүсийг анхаарлыг татах тийм ийм хоёр ийм зарчим бол яг баримталдаг. Тэгэл яг тэрнийхээ яг нэгийг л одоо юун дээр комеди дээр бол хийсэн. Тэгээ одоо өөр яг бид нар комеди биш зүгээр өөр газар очиад яг тэднийг ярих юм бол инех үгүй гэдэг чинь аяг асуудалтай бас тийм. Ямар ч юм надад бол маш инээдтэй сан. Инээдгээс гадна давхад бас мэдлэг олж авч байгаа санагдсан. Тийм нэг кино нэрлэж хэлсэн байдаг шүү дээ. Хүмүүсийг ойлгуулах хамааха инээлэх хэцүүгээр. Тэгэхээр бас яг одоо бидний нуугцсан эрдэнэ яг гоё ингээд зөв цагтаа яг тэгж гоё нөхцөл бүрэлдээд тэгээ тийм үйл явдал болоод тийм бичлэг үлдсэн бас би их олзоохж байгаа. Хоёрт Очко маань олонтын түүхээс сүүлийн 10 хэдэн жил судалж байгаа өөрөө мэргэшээд ингэж явж байгаа хүний хувьд хотын түүхийг тийм энгийн байдлаар инээлгэж ярих чинь гэдэг чинь өөрөө аягүй чадвар шаардж байгаа байхгүй юу. Жишээ нь бид нар яг тэр тодорхой 1-2 сарын уншаал тэгээд шууд хотын түүхийг тэгж ярих гэдэг чинь аягүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр яг бас өөрөө аягүй тийм энгийн ярих уус аль хэдийн тийм зүйл судалсан байсан хүн учраас бас хүмүүст их хүрсэн байх гэж бодсон. Очоо нийслэлийн яг уул ирнэ үү? Бишээ би чинь хөдөөнийх штэ. Хөдөөнөөс ирээд тэгээд би чи оюутан болоо. Тэгээд яг төгсөөл Улаанбаатар хотын музейд орсон. Гэхдээ оюутан байхдаа бас холбоотой. Энд би бас нөгөө дадлага энэ төр хийгээд тэгээд ер нь яг оюутан байхасаа эхлээл хотын түүхийн чиглэлийн номуудыг уншаал ер нь энэ чинь маш юм сонирхолтой юм байна гэд. Тэгээд яг төгсөөд бол анкета өгсөн. Азар тэнцсэн ажилд орсон. Тэгэл ерөөсөө яг сүүлийн одоо яг 12 жил ингээ ажиллаж байна. Тэгээд бол би бол ерөөдөө хотын жил ирэх тусмал би яагаад чи Улаанбаатар хотод маш их хайртай болдог. Яагаад тэгэхээр бол хотын түүхийн яг энэ судалгааны ном зохиол эднэрийнхаар нэгдүгürt бол хотын түүх өөрөө маш юм сонирхолтой сэдв. Хоёрдугаар гэх юм бол сүүлийн баг 300 гаруй жилийн монголчуудын одоо ийм одоо төвлөрлийн төв нэгдүгээр хамгийн том хот нь байсан. За дараа нь тэгэл улс төрийн төв, худалдааны төв, эдийн засаг, соёлын төв энэ төр гэл ерөөсөө яг энэ Монголын орчин үеийн одоо яг энэ нийгэм чинь тэр чигтээ яг энэ Улаанбаатар сутаас эхэлсэн байгаа юм л да. Тийм учраас ингээд яг ийм зангилаа өрнсөн байдаг. Тэр талаасаа бол маш их сонирхолтой л да. Тэгээд хоёрдугаар гэх юм бол ер нь Улаанбаатар хотын яг түүхийн чиглэлээр намайг яг музейд орохдоо хүмүүсний амьд байсан л та. Гэхдээ би бол тэр хүмүүстэй бол яг хотын яг түүхийн чиглэлийг судалгаа хийсэн хүнтэй бол уулзч байгаагүй. Яг одоо надад багшлахаар тэр хүмүүс бол яг намайг төгссөний дараа өвчтөй байж байгаа. Хамгийн сүүлийн нэг хүн бол нас орсон байсан. За тэгээд яг хотын түүхийн чиглэлээр зүгээр яг дагнаагүй ч гэсэн тодорхой хэмжээний судалгаанууд хийсэн хүмүүс л одоо ч байгаа л да. Тэр хүмүүстэй бол байнгын юм холбоо харилцаатай байдаг. Тэгээд ерөөдөө энэ хотын түүхийн чиглэлээр ингэж судалгаа хийж бас нэг энэ хотын түүхийн юм судалгааны нэг юм замналыг бас юм үргэлжлүүлэх юм зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдэг юм хэрэгцээ байгаа юм байна гэдгийг бол олж харсан л да. Манай ах музейд ороход манай захирлч тэгж хэлж байсан. Тэгэл яг энэ чиглэлээр явж байгаа. Тэгээд яг хөөр би хэдийгээр хөдөө өсч торинсоо хотод орж ирсэн ч гэсэн надад бол яг тэр нөгөө нэг юм хотод анх орж ирэх мэдрэмжтэй. Өнөөдөр байгаа энэ хоёр чинь тис өөр хоёр юм байгаа хгүй. Тэгээ тэр надад бол бас нэг юм том тийм завшааны гэх юм уу да. Яг ингээ хувь хүнийхээ хувьд бол яг олгодог өөр юм бол би хотыг анх орж ирээд яаж харж исэн бүх юмуд нь ингээ шин өнөөдөр би Улаанбаатар хотод яг юу хийж чадах вэ өөрийнхөө яг энэ судалгааны хүрээнд ямар өөрчлөлтүүдийг хийхэд би яг хувь нэмрээ оруулж чадах вэ гэж л би аюух боддог Одоо сүүлийн үед гэх юм бол би хотын түүхийн яг чиглэлээр яг суур судалгаар орж байгаа. Ягаад тэгэхээр музейд нэлээд олон жил ажиллачлаа. Одоо яг суур судалгаар орох болсон гэж боддог. Хоёрдугаар гэх юм бол яг энэ Улаанбаатар хотын яг энэ хотжилт
одоо энэ хот байгуулалт ерөөхдөө жоохон юм замбраагүй ерөөхдөө тийм буруу жишгээр явж байгааг бүгд хүмүүс мэдж байгаа. Тэгэхээр энэ талаар бас өөрийнхөө бас яг энэ судалж мэдсэн зүйлийг бас олон нийтэд таниулъя гэж явж байгаа. Гуравдугаарт нь болохоор энэ хотын яг энэ соёл гэж яг юу юм бэ? Ер нь социализмын үеэс эхлээд энэ хот чи ямар хотын соёл явж ирсэн. Өнөөдөр тэр нь яаж өөрчлөгдөж байгаа гэдэг ч юм уу те. Тэр талаар бас ерөөхдөө олон нийтэд бас юм таниулах ажлуудыг хийгээ. Тэгээд одоо энэ жил 2020 онд яг тэр Улаанбаатар соёлын голомт гээд яг тэр Улаанбаатар хотын 1937-оос 2017 оны хоорондох тийм баримтын нийслэлийн архив дах тийм хотын соёлын холбогдлолтой баримтууд эмгэгтгэл гарах юм. Тэг ингээл цаашаа ер нь үргэлжлээ явах байхаа л гэсэн яваад байх юм төлөвлөгөөтэй л байна. Тэгэхээр ч одоо хотын иргэдийг одоо дашин дээр нь зүгээр нэг хөдөөнөөс ирсэн хүүхд хичээл цагаа хийсэн биш би дээр. За тэгэхээр Бэгийн хувьд одоо ингэ бид нар төслөө үр дүнтэй хүлээлгээд өглөө. Энэ хугацаанд бас би бас давхар нэг YLP шин EFP-ийн хөтөлбөрт хамрагдсны яг энэ төслийн санаанууд дээр баг хамт олонны гишүүд бүрийн оролцоо ажил үргийн хуваарлалт тэгэл маргалдах, мэтгэлцэх, загвар бүтээлийн хэрүүл болох гэж ярьдаг. Тэгээ ийм зүйлүүд л тохиолддог. Тэгэхээр энэ жишгээр бас зүйл болсон болол гэж харж байна. Тэгээд танаа багийнхны хувьд харилцан ойлголцол ер нь энэ хугацаанд шантарч одоо яах гэдэг юм те шантарсан тохиолдолд нэгнийг яаж зоригжуулсан ард нь гарна гэдэг одоо урам зориг өгч юу. Тэргүй яг тийм маргаанууд бол мэдээж гарч лээсэн. Ягаад гэдэг чинь угаасаа л тийм маргаан гах тусмаа харин сайн байхгүй. Тэгжиж л бидний санаа ямар нэгэн сул талгүй илүү дутагдал байхгүй гарч ирнэ. Тэгэхгүй бол ингээл бүгд санаа нийлээл нэг юм хийдэг. Тэнгууд зарим талаас нь олж харж баг ярилцсан санаанууд гарч ирвэл тэр нь дараа нь дутагдaltaй ч юм уу тий хэрэгжил хэцүү ч юм уу ийм байх учраас харин бид нэр ингээд маргалдах болгондоо баг ингэж илүү сайн санаа гарч байгаа гэсэн өнцгөөс их хардаг гэсэн. Хоёрт бас бид нэр ингээд манай багийн гишүүд өөрсдөө айгүй хоорондоо зөгцсөн хүмүүс байсан л та. Юу гэхээр миний хувьд нэг ажигсан зүйл нь бид бүгд хошин шогийн мэдрэмж айгүй ойролцсон хүмүүс байсан. Одоо нэг нь хошин чонгууд бүгд айгүй ойлгоод инээлддэг. Тэгэхээр ингээд инээлдэж байгаа хамт олон яг тэгж ядраа цөхрөөд хэцүүдэд байх нөхцөл тийм их гараагүй. Яг тэгэхээр ажиллаа ярьж байгаа дунд нь нэг бүгд жоохон ядраад юм эхлэх юм бол хоорондоо инээлдээ хөгжөлтөд буцаад нэг их хүчээ аваад болчоол тэгээд буцаад ажиллаа үргэлжлүүлдэг ч юм уу. Тэгэхээр яг хамт олон байна их гоё уур амьсгалтай байсан даас би айгүй анханасаа бас багийн гишүүдээ мэдэж аваад их баярлж ийсэн. Хоёрт яг багийн гишүүд яг даажуулсан ажлуудаа яг хийгээд гүйцэтгэхэд явж байгаа учраас манай ажил ингээд зогсчоогүй бас дундаа гацчаагүй юу ч гэсэн үр дүндээ хүрээд өндөрсөн байх гэж бодож байна. Хэрв яг гишүүд нь яг бид бүгд ингэж ажиллаа даажуулсан ажиллаа хийдгүү ч юм уу явсан бол бид дундаа дуусгах гэсэн боломж байсан. Яагаад тэгэхээр Зөөгсангийн энэ хөтөлбөр маань 2019 оны 6 сард аль биесээр дууссан. Тэгээд тэр үед бид нэр 8 саяг босгоцсон байсан гэж санаж байна. Тэгэхээр бид нар яаж юу хийж болох байсан бэ гэхээр за энэ хугацаанд тэгэхээр бид 2 сараас 6 сарын хооронд гэсэн үг шүү дээ. 3 сарын хугацаанд 8 сая төгрөг босголоо. Ингээд энэ 8 сая музейдээ өгөөд ингээд та бүхэн 8 сая цаашаа засвараа ингээд өөрсдүүлээд ч юм уу авч яваа гэд бид нэр хөтөлбөрөөр өндөрлж төслөө өндөрлж болох байсан. Гэхдээ яг ч юм нэгэн хэлтүүлсэн бол ингээд бүгд айгуу дуусах бас хүсэлтэйсэн болохоор тухайн үедээ Зөөгсангийн хөтөлбөр дуусахдаа бид нэр 8 сая хүртэлх хийсэн ажлуудаа бүгдийг үр дүнгээ танилцуулчаад тэгээ хоорондоо ярилцж агаад за хэдүүлээ юу ч гэсэн өөрсдөө ч гэсэн нэг авч яваад дуусгая гэж ярилцаад дуусгасан байнаас яг манай багийн гишүүдийн бас яг сэтгэл бусад зүйлс ч гэсэн яг энэ дээр гарсан байх гэж бодож байна. Эцсийн үзэл гэсэн юм шүү дээ. Тийм юу ч гэсэн хэдүүлээ ихсэн юм чинь дуусгая гэсэн байдалтай л тэгээ тэн дээр ч гэсэн гайгүй санал нэгдсэн. Одоогийн хувьд одоо нэг гişний төгрөгийн санхүүжилтийг босгож чадсан. Нийт 18 сая. 18 сая. Тийм. Яг баг цагийн бүтхай гэхдээ ерөнхийдөө багцаа 18 сая. Тэгээд ерөнхийдөө бол нэг хөрөнгө босгох олон төрлийн төвчин зүйлүүд бол үйлчилсэн л ахалт. Тэгээд олон нийтийн дэмжлэг компани аж ахуйн гэж байгууллагууд. Тэгээд ингээд энэ төслийн талаар үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурчлаад явж байхад тэдний хүлээж авч байгаа хандлага ямар байсан бэ? Яг төслийг одоо яг ийм одоо төрлийн тийм одоо яг нийгэмд хандсан ийм төсөл хэрэгжүүлэхэд бол хүмүүс бол мэдээж маш одоо ийм дуртаагаар хүлээж авч байгаа. За яагаад тэгэхээр бол нэгдүгээрт бол
одоо энэ төслийн нөгөө нэг пэйж хуудасаар дамжуулаад хотын түүхийг таниулахын ажлуудыг юм төслийн багийнхан бол мэдээ маш сайн хийсэн. Тэгээ тэр нь бол олон нийтэд хүрээд тэр нь бол эргээд бол яг энэ музейн төслийн хандивыг цуглуулахад бол тодорхой хэмжээнд бол нөлөөлсөн. За тэгээд яг иймэрхүү төслийг бол ялангуяа манай монголчууд бол нэг тийм дургу бол хүлээж аваагүй. Цугласан яг анхны нөгөө нэг ийм төлөвлөсөн мөнгнөөсөө бол мэдээж анх бол нэлээд 40 сая билүү. Тий 40 сая төгрөг төлж исэн боловч одоо 18 сая төгрөг. Гэтэ 18 сая төгрөг гэдэг бол яг нөгөө цуглуулсан одоо цугларсан юугаа хэлж байгаа шүү дээ. Түүний хэмжээ. Түүнээс биш яг нөгөө нэг юм мөнгөн бус хэлбэрээр одоо яасан хүмүүс, тусалсан хүмүүс маш их байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол музейг эр зөвлөгөө өгсөн хүмүүс байна тий. Ямар ч одоо үн төлбөргүй өөртөө зөвлөгөө өгсөн хүмүүс байна. Дээр нь болохоор одоо энэ зургийн дотоод зургийн яасан хүмүүс чинь бас зургийн компани байна тий. Бас үнгүү хийж өгсөн гэдэг ч юм тий. Тэр ингээд дурдах юм бол нэлээд олон ингээд чигсалт гарна л да энэ дээр бол. Тэгэхээр ямар ч хэлээс нийгэмд бол ийм бол төсөл хэдийгээр яг урт удаан хугацааны анх удаага одоо яг төгсөлийн үйл хөдлөлийг сэргэнцэрлэх буюу засварлах чиглэлээр анх удаага баг ийм урт хугацааны ийм хандивын тий үйл ажиллагааг зохион байгуулж ийм амжилттай явагдсан гэдэг нь бол маш юм том үр дүн. За тэгээд мэдээж мөнгө анхныхоо одоо нөгөө хүрх төвшөндөө яг мөнгөн юунд хүрээгүй ч гэсэн тодорхой хэмжээнд яг музейн нэг танхимыг бол ингэж бүрэн хэмжээнд засварлах бол юуг бол цуглуулж чадсан ба. Бэгийн бидний сонсож байгаа залуучууд яг чиний саяны яг YLP хөтөлбөрөг хамрагдажсэн тавигдсан шаардлагыг дүрдэж байхад тэр зорилтод сегментэд хүргүүц насны сонсогчид биднийг сонсож байгаа бол тэдэрт хандаж юу зөвлөх вэ? Яг хүмүүс яагаад энэ хөтөлбөрт орох хэрэгтэй вэ гэж бодож байгаа хэл та. Нөгөө яагаад гэдэг асуултаас эхлэх чинь ихэнх тохиолдолд яг ингээд зөв зүйлээс болдсон шүү дээ. Тэгэхээр нэгт яг ажиллаа хийгээд явж болно. Хоёр дахьтаа нөгөө хүн зүгээс суухгүй яг ямар нэгэн сонирхолтойгоо нэг зүйлд хамрагдаад тэндээсээ олж авч байгаа өргөж нь илүү байдаг учраас цагаа яг зөв зүйлдээ илүү зарцуулаад ялангуяа яг 25 хүртэлх гэдэг чинь ихэнх хөвчлэн яг ингээд цаг заваа бас зарцуулах хайцангуй боломжтой залуучууд байдаг болохоор хэрвээ яг бидэртэй адилхан. Гэтэ хүн болгон ондоох яг бидэртэй адилхан сонирхолтой нийгмийн төсөл илүү сонирхож байгаа хүмүүс байвал энэ хөтөлбөрийг бол би тэдэрт бол санал болгоно. Ямар ч тохиолдолд байнга санал болгоно. Хоёрт бас ажилтныг гаргаад хүмүүс хөвчлэн тэгж ярьдаг л да. Би ч гэсэн айгүйх найзуудаас анзаарч байсан. Ажилтныг гаргаад яг нэг ажилтаа хийгээл нэг хүрээлд очдөг болохоор ингээд тэр хүрээлээс гаргаад олон салбарын хүмүүстэй танилцах боломж нь айгүй бага байдаг. Тэгэхээр бас яг энэ хөтөлбөрт орсноороо ч гэсэн бас манай багийн бусад гишүүдийн хувьд ч гэсэн орсон шалтгаанууд нь бас яг тэрээсэн хүмүүстэй танилцах гэж миний хувьд яг төсөл рүү илүү сонирхож байсан. Яг тэгэхээр би диплом төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа санхүүжилттэй холбоотой хийжсэн болохоор ер нь ашигын бус байгууллагууд яаж ажилтیں۔ Ашигын бос төслүүд яаж явдیں۔ Нийгэмлүүчийг гэсэн гэж их сонирхож байсан болохоор миний анх орсон шалтгаан энэсэн. Тэгээд айгүй аттай ч гэх юм уу манай багийнхны анх энэ төслийн санаа маань ингээд зөв цагтаа яг зөв санаа байж таарад яг энэ төслөөгөө дамжуулаад бид айгүй олон зүйл сурч авсан байна их олзох хууртайсан болохоор ер нь залуучуудад ялангуяа яг энэ нийгмийн төслөө сонирхож байгаа залуучууд бол энэ хөтөлбөрийг бол зөвлөмөр байна. YLP-ийн одоо төгсөгчтэй холбооны яг төгсөөд яг албаасаар гишүүн болоод өргөддөг тий. Тэгэхээр яг төгсөгчтэй холбооныхоо хамт олонд хэрэг төвхтэй үйл ажиллагаанд хамрагдаж байгаа. Тийм бид сая энэ жил өнгөрсөн жил төгсөөд бүгд албаасаар төгсөгчтэй холбоонд орсон. Бидний орсны дараахан төгсөгчдийн холбоо жилдээ нэг бүх төгсөгчдийн уулзалт гэж болдог. Networking night. Тэн дээр бид анхныхаа жилд оролцсон гэсэн үг. Яг тэр жил болгон тэр төгсөгчдийн холбоо руу шинэ төгссөн гишүүд нь ордог болохоор тэр гишүүдээ хүлээж аваад танилцах үйл ажиллагаа жил болгон зохиогддог. Тэгэхээр тэнд ороод бас өмнө энэ хөтөлбөрт орж исэн одоо аль хэдийн ажлын салбар дээр талбар дээр 10 жилийн туршлагатай болцсон бас хүмүүстэй бас танилцах нөгөө талаасаа бас яг хүн бас илүү боломжууд гарч ирэхээр бас тиймэрхүү нөхцлүүд бас бүрдүүлдэг. Та хоёртоо маш их баярлалаа. Бид нар тодорхой нэг ажлыг эхлүүлээд дунд нь ямар ч одоо эрсдэл таамаглал төсөөлж байгаагүй асуудал бэрхшээлүүд, асуултын тэмдгүүд одоо бигийн сайн хэлсэн маш том асуултын тэмдэг маш олноор гарч ирэхийг үгүйсэхгүй. Тэгээ ямар ч хэлсэн ингээд ард нь гараад бигээс би подкастныхаа зочинд оруулах гэсэн юм ороод ирэх шиг бид нар ажиллаа дуусгаж байгаад орё гэж хүсэл тавиад ингээл явсараа тэгээ 4 сарын яг энэ цаг мөчөд бас орох боломж нь бүрдээд
сонсогчдоос хэрэгтэй мэдээллийг өгсөн байх. Тэгээ тодорхой нэг ажлын ард гарсан залуучуудаа төслийн магийнханд нас ирж чадаагүй ч гэсэн бүгдэнд нь амжилт хүсье. Дараагийнхаа бас өөрөөсөө үндсэн ажил олон зүйл дээр бас энэ төслийн багт ажилласан туршлага нь хэрэг болох байх, үнцэнтэй болох байх гэдэг итгэл найдвар хүлээлт бол байна. Тэгээд манай анхны одоо төгсөгчд болох одоо энэ подкастыг EFP буюу байгаль орчны манлайлагчид хөтөлбөрийн одоо энэ жил 10 жил явуулж байна. Тэгээ 10 жилийн хүрээнд бол хийж байгаа нэг хэсэг нь бол энэ подкаст зориулсан албаны подкаст гэдээ гаргаж байгаа. Тэгээд энэ хүрээнд өнгөрсөн дугаарын зочд болох Алтан гэрэл ундрмаа нарын хамтарсан шинэ B гэдэг брэнд байгаа. Тэгээ B гэдэг брендийн дотоодын зүгийн балаар танай төслийн магийн хамгаалалд бас бяцхан гарын бэлэг барья. Тэгээд бүгдөө их ядарсан жил хагасны хугацаанд их ядарсан. Тэгээд баасууд сайх дархлаагаа дэмжиж сэргээгээрээ. За баярлалаа. Бас энэ дашамд хэлэхэд Дог сангийн байгаль орчны манлайлагчдын төгсөгчдийн холбооноос зохион байгуулад яг ийм подкаст хийж байгаа бас их талах хууштай. Ягаад гэхээр надад нэг санагдсан нөхцөлийг хэрэгжүүлэх санагдсан зүйл нь юу вэ гэхээр яг бид нар хийж байгаа зүйлийг хүмүүст айгүйх таниулах хэрэгтэй санагдсан. Тэгжиж тэр хүмүүс мэдэж аав, тэгжиж тэр хүмүүс яагаад тэр хийгээд байгаа юм гэсэн асуулт өгөн. Тэр асуултаас цаашлаад эдгээр ингэж хийгээд байгаа юм байна. Тэгэхээр утга учир нь хүмүүс илүү ойлгоод тэгэх тусам энэ маань илүү олон хүнд хүрэх тусам бид нар ингэж нэгдсэн нэг ойлголттой байх учраас яг хийж байгаа ажлаа яг юу зорж байгаа гэсэн иймэрхүү зүйлсээ хүмүүст хуваалцах хэрэгтэй санагдсан. Тэгэхээр бидний төслийн хугацаанд ч гэсэн саачгаа хэлжсэн хэвлэл мэдээллийн сайтууд, сонин сайтууд ингээд бидний маш их тэмцсэн. Тэр болгон үнэхээр яг төлбөртэй байлгаа тооцсон бол айгүй өндөр үнэтэй болох байсан. Бидний төслийг дэмжиж бүгд бидний дэмжиж өнгөө гаргаж исэн болохоор бас энэ тэр бүх хүмүүсийн хүчин чармаалтын үр дүнд манай төсөл бас тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн бас тэдгэрт бүгдэнд нь бас талахмаар байна. Та бүхний ч гэсэн хийж байгаа ажил яг энэ хөтөлбөрийн энэ олон хөтөлбөрийн төгсөгчд юу яг өмнө юу хийж исэн, яаж исэн тэрийг яг хэрэгтэй хүмүүс нь сонсож авах нь яг зөв цагтаа зөв зүйлийг сонсвол яг хүмүүст амар айгүй их болтогтой адилхан бас ийм ажил хийж байгаа чинь бас их баярлалаа гана. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд би эцэст нь дүүгэн чиглэхэд энэ би яг энэ Зориг сангийн залуу манлайлалч хөтөлбөрт хамрагдаад за тэгээд манай энэ музейн Улаанбаатар хотын музей төслийг хэрэгжүүлсэн 7 залуугаар бол маш их бахархаж байгаа. Яагаад гэхээр эдгээр бол яг энэ түүх соёлын өмнө нь одоо ингэж явж байгаагүй юм замыг гаргаж ирж байгаа хгүй. Энэ бол одоо маш юм хэцүү. Тэгээд бол энэ залуучууд бол маш юм зөрөгтэй анх яг энэ одоо музей төслийг хэрэгжүүлээг орж ирсэн. Тэгээд анх бол ийм мэдээж ийм жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж огт тийм гараагүй зөвхөн хэдэн сарын дотор ингээ мөнгө цуглаад хийчихин гэж бодсон боловч яг тэр санснаар бол болоогүй. Яг энэ төслийг хэрэгжүүлж байгаа хэвд нь одоо алдсан зүйлүүч би, онсон зүйлүүч би тэгэхээр бид нар бол алдаанаасаа суралцаад тэгээд юмыг одоо яаж төлөвлөх үү энэ төр гэж зөндөө тэгээд маш юм олон юм зүйлүүдийг бол ингэж хамтдаа ингэж даван туулсан. Тэгээ гол энэ одоо ажлын гол одоо ачааллыг хэм одоо үүрсэн хүмүүс бол яг энэ 7 юм залуу байгаа. За тэгээд бол миний зүгээр яг хувийн зүгээс бол би юу вэ гэхээр маш юм гоё найзуудтай болж авсан. Ялангуяа одоо бэлэгт гэдэг энэ одоо найзтай юм болж яг энэ төслийн хүрээнд ингэж танилцаад энэ найзтай болсондоо одоо маш их юм баяртай байгаамаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ төсөл бол бидний хувь хүний болон за яг энэ төслийн үр дүн за тэгээд энэс гарч байгаа тэр үр нөлөө эднэргээ нийгэм чигсэн энэ бүх зүйлүүд маш тийм эерэг юм уур амьсгалын хүрээнд бол ингэж хийгдсэн гэдгээр нь өнөөдөр бол үнэлж болно. За нэг зүйлийг орхигдуулсан байна. Подкастэнд оролцсон зочид болгон маань одоо сар бүрд нэг дугаар гарч байгаа. Тэгээд энэ сарыгаа нэг зүйл дуурайлсан тийм челленжийг эхлүүлдэг байхгүй юу? Жишээ нь одоо 2 сард орсон оролцогчдын хувьд гэх юм бол одоо байгаль дэлтэй амьдралын хэмээгийг хөвшүүлээгээд одоо марлагийн хувьд хувцас судалж авах байсан байна. Нэг удаагийн хэрэглээгээ гамсан байна. Хумцрын хэрэглээс татгалцсан байна гэд ингээд хумцраас татгалзах юм ийм уриалгууд гаргаж байна. Та хоёрын хувьд бидний сонсож байгаа подкаст сонсож байгаа залуучуудад энэ 4 сард юу уриалсан челленжийг санал болгомоор байна. За та хоёр биш нэгээс нь санал авнаа. Тэгээ надад сая чамайг хэлж байгаа хамгийн түрүүнд оржсэн зүйл юу байсан бэ гэхээр чи нэг зүйл хийгээд хүн чамд баярлалаа гэж хэлдэж штэ. Чи ингээд хаалга төрүүлээд очиж болох хэрнээ чи ингээд хаалга татаад хүнийг хүлээж аваад гахангуудын хүн чамд баярлалаа гэж хэлдэг. Тэр шиг өдөр болгон хүн нэг баярлалаа гэж хэлэхээр нэг зүйлийг тийм хийх уриалгыг гаргаж ирэх юм уу сорил.
За өдөр болгон нэг хүнийг баярлуулъя гэсэн үг юм шүү дээ тийм. Тэр нэг амар бэлэг аваад баярлуулдаг байх биш. Зүгээр айгүй энгийн одоо машинтай хүмүүс магадгүй машин зам тавьж өгөх ч юм уу, хаалгын татах ч юм уу, эсвэл зүгээр л оцогчийн цэвэрлж байгаа цэвэрлэгчд бас баярлалаа гэж хэлэх гэх мэт чинь айгүй энгийн зүйл байж болно. За очиг. Тий, надад бол хэд ийм юунууд байна. Тэгэхдээ би зүгээр сайн нэгийн л яг дотороо бодож байгаа л яг энэ зүгээр болов гэж. Юу гэхээр би яг нөгөө Улаанбаатар хоттой холбоотой байдаг учраас тэгээд Улаанбаатар хотод бол Монгол улсын хүн амын бараг талд шахунд байдаг учраас хотын нөгөө нэг юм хаягжилтыг те хүмүүс сайжруулах эсвэл энийг танин мэдэх талаар бүгд дор бүрээ юм оролцоотой байгаасаа гэж бодож байна. Тухайлх юм бол манай Улаанбаатар хотод бид нэрээс гудамжаараа ярьж хөвчдөө шүү дээ, тэ. Тухайлх юм бол ерөөсөө юуны автобусны бид нар буудал юм аа, автобусны бид нар одоо жишээлх юм бол тэр самбар дээр нэг ч гудамжны нэр байдаг байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр юм гудамжинд амьдж, гудамжинд ингэж өдөр болгон гудамжаар бид нар ингэж явдаг хэрнээ гудамжных нөгөө хаяг нь ерөөсөө байдгүй. Тэгэхээр бол юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр ерөөдөө энэ одоо хаягжилтыг Улаанбаатар хотын одоо хамгийн чухал одоо иргэдийн бас нэг юм чухал асуудал болох юм хаягжилтын асуудал маш юм цэгцтэй болоход иргэн болгон өөрсдөө те ингэж одоо шаардах, оролцох, за тэгээд танин мэдэх гэсэн яг энэ гурван одоо энэ зүйлийг л хийгээсэй л гэж би бол хүсэж байна. Тэгээд шаардах гэдэг нь яг үгээр энийг нөгөө хаягжилтын системийг сайжруулах төрийн байгууллага гэж байгаа. За хоёрдугаарт нь оролцох гэдэг нь маань яг үгээр энд өөрийнхөө дуу бол ингэж сайжруулах хэрэгтэй. Гуравдугаар танин мэдэх гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо гудамжныхаа өөртөө хаягууд хаана амьдарч байгаагаа мэдихтэй. Өнөөдөр бид нэр Сүхбаатарын талбайгаас гараад 3-4-р хороолол ороход бид нэр хідэн гудамжаар ямар нэртэй гудамжаар явснаа мэдэхгүй штэ. Тэгээ бараг л одоо амар санаагийн гудамжинд байна гэхэд олоод ирэх хүн байдаг байхгүй юу. Тий. Тэгэхээр эн чинь айгүй тийм бидний яг юм тулгамдж байгаа бас нэг юм асуудал жижигхэн яг хэрнэ. Тийм. Тэгээд одоо яг энэс үүдэлтэй маш олон асуудлууд бий болдог. Төрөний дээрээ цагдаа энэ төр гэ тэ. Маш тэгэл таксийн зуухтал бид нар одоо жишээлх юм бол за би чойдын гудамжинд очие гэхэд баг намайг юунаас хөөж болгоно штэ тий. Чи баг л буруу ярьлаа гэх гээд штэ. Тэгэхээр бидний өнөөдөр яг энэ одоо ярианы юу чинь арай өөр байгаад байгаа байхгүй. Одоо би чи хаана байна гэх тэгэнгүүт чинь бид нар би одоо хөдөө аж ахуй дээр байна гэх дандаа байгууллагын нэрээр ярьдаг те. Тэр нь маргааш өөрчлөгдөх юм бол бид нар яг одоо юугаар нэрлэх гээд байгаа те гэдэг ч юм те. Тэр яг энэ маш юм олон асуудлыг ингэж үүсгдэг учраас бол яг энэ асуудалд би жоохон анхаарлаа хандуулаасай гэж төгсөж байна. Бид яг одоо хаана ярилцж байна? Аль гудамжтай? Тий, бид нар ч одоо яг инх тайвны өргөжлөө шүү дээ. За тэгээд хайн байгаа гудамж нь жижиг жавын гудамж гэж явд юм лээ. Түрүүн би яс харж ирсэн. Тэгэхээр жижиг жавын гудамжийн яг уртлах үзүүрт нь одоо гуула сууж байгаа юм лээ. Тэгээд урагшаа бол инх тайвны өргөнчлөө. Инх тайвны өргөнчлөө жижиг жавын гудамжнаас өнөөдрийнхөө подкаст нуурыг та бүхэнд хүргэлээ. Тэгээд хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Би өөрөө Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсэн. Тэгээ Баатар хотын Баатар дүүрэгт мэндэлсэн гэж ярих их дуртай. Тэгээ суралцах юм ч маш их байна. Та хоёртой ингээ ярилцаа сууж хахад бас та хоёроос ч бас одоо өөртөө бас хэрэгжүүлэх шинэ дадал зуршил олон зүйл бол мэдэж авлаа. Тэгээ манай сонсогчдод бас тодорхой хэмжээний бас мэдлэлийг өгсөн байхаа гэж бодож байна. Цаашаашдын хувийн ажилд нь өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.